34-р бүлэг. Ганц өгүүлбэрээр олзныг азмаар үснэ. Тэр үүнийг өргөж чадна гэж үү? Овгийн тэргүүн Ян жинхээ төдийгүй, Ян чинтэй дотно харилцаатай Ян ахлах хүртэл сахлаа элбэн, түгшүүрт агтан хүссэн цогж байлаа. Түүний мэдих Ян чин тулааны урлагаар олигтой хичээллээг үнэгэн. Тэгэхээр Ян чиний энэ үйлдэл аргаа барж мухардалд орсон хүний сохор дайралт биш байгаа да. Энэ зур хүмүүс Ян чинийг илд доогсон элдвэр хилтгэж эхлэв. Энэ Ян чин зүгээр л олонний анхаарал татах гэж оролдож байна. Ян хэн түүний зогссон газрыг хараад ихэндээ бар зэрэг имээсэн ч Ян чиний сул доройг санангуудаа багталтайгаар мишээв. Хим шүү дээ. Юундаа сандрах хүлээ. Ян чин шиг амтан 1200 жингийн жинтэй хадыг өргөн гэж үү? Янгу хажуунаас нь ячтайгоор удахгүй тэр 90 цент хүрэх яслал дээр олныг мэхэснийхээ голыг нь зурсан төлөөсийг амсах болно гэж хэлв. Аха, энэ муу жаал 1200 жингийн хадыг өргөхийг санархаж байна. Таныг давах гэж зүүдэлж байгаа бололтой хэмээн Ян хэн хүүднэр хөхрөв. Тэрүү Ян бүгийн уруул мушиж. Хинч биш амтны хоосон мөрөөдлийг нэцлэх гэж би хүч зарах шаардлагагүй гэлээ. Тэд ч гэлтгүй Ян цайдыг дэмжин хаширалдаж байсан охид хүртэл дайхаж хоцров. Эн чин одоо цайд ихжээ. Таны дүү үнэхээр тийм хүчтэй юм уу? Таны дүүг тулааны урлагийн ямар ч чадваргүй гэж сонссон юм байна. 1200 жин гэдэг чинь том овгуудын гоц авьяаснуудын л өргөх чинь шүү дээ. Ян цайдгийн нүд бүлтгэнэн. Дүү минь хэд хоног томоотой байснаа дахиад хэрэг тавих гэж байгаа юм биш үсттэй хэмээн дэмийл сандарна. Ийм нөхцөлд тэр юу ч хийж чадахгүй үлээ. Түүнийг ийхүү төгшиж амжаагүй байтал Ян чин хөдлөв. Тэрхүү гинтийн хөдөлгөөн олонний анхаарлыг соронзон мэт татаж хүн бүрийн харц түүн дээр туслаа. Тэд түүнийг хэрхэн шившиг босхийг эсвэл дайхамшиг бүтээхийг нь амьсгаа даран хүлээн. Гэвч дараах агшинд бүх зүйл намгүн болов. Ян чин 1200 жингийн хадыг 2 гараараа ядах юмгүй өргөж толгой дээрээ хөнгөн гаргаж ирлээ. Энэ бүхэн түүнд өчүүхэн ч саад болоогүй бөгөөд 3 секундын дараа хадыг газарт буулгахад Ян чиний царайд ямар ч өөрчлөлт ороогүй. Тун тайван байр. Түүний энэ байдлаас харахад 1200 жин бол түүний хязгаар биш гэдг нь ихт. Тэр байтугай 1300 жингийн хадыг ч өргөж чадхаар харагдана. Гяхаа хүмүүс аль хэдийнэ таамаг дэвшүүж эхлэв. Энэ хүү Ян овгийн нууц хүзэр байж. Би бэрдэржуулах 5 дугаар шатанд хүрчсэн юм биш үз? Ийм бод төрөхөд олонх нь өөртөө ч итгэж чадахгүй цочирдож байлаа. Энэ бол яахын аргагүй дайхамшиг тагшин байв. Хинч нүдээр үзэж буй зүйлдээ итгэсэнгүй. Дүүгийнхээ оймсны хэмжээг хүртэл мэднэ гэж гайхдаг Ян цайдыг хүртэл амаа дарна 1200 жингийн хадыг өргөж зогсоо тэр хүн өөрийнх нь дүү мөн гэдэгт итгэж ядна. Эн чин Ян овгийн тэргүүн Ян жинхээ хүртэл сүмсээ зайлтал гайхав. Ян чин үнэхээр ийм хүчтэй гэж үү? Ян ахлахын ч эрүү мохтрын алдав. Юу болоод байна? Ян ахлахын алганы хүйсэн цовж сандарснаасаа болоод нөмөргөө мушгихад бэлэн байлаа. Харин хажууд нь байсан 4-р ахлах Янси нэрхийтэл инээж. 2-р аха, та юу гэж бодож байна? Ян чинийг шалгалтанд оруул биж би танд хийсэндээ үр дүн нь таныг гонсоолохгүй гэж мэдээд байсан юм гэв. 4-р аха, чи Ян чинийг ийм төвшөнд хүүснийг мэдээд байсан хэрэгүү? Энэ зодог бүр намайг хүртэл мэхлэхээр тийм сайн нуугдаж ядаж. Ян ахлах гүнзгий амьсгаа авч догдолсон сэтгэлээ арай хин дарав. Тийм ээ, би ч ихэндээ итгээгүй. Гэвч Ян чиний тухай цуу яриа ердөөл түүний даруй зангийн баг байж. Үнэн дээр манай овгийн залуу үеийнхэн дунд тэр бол эм найруулах хой болон тулааны урлагийг хослуулсан хинтээж зүүрлэшгүй гоц авьяастай юм. Тулаан болон эм найруулахыг хослуулсан гэдэг тун ховор бөгөөд гайхалтай ойлголт үлээ. Үнэн дээр энэ хоёр замыг хоёуланг нь төгс эзэмшиж чадах хүн маш цөөхөн. Жишээ нь Ян хинч мөн адил хос замаар замандаг гэгддэгч түүний аль аль нь төдийлөн гарамгаа биш. Тэр явандаа нэгийг нь орхиж өгөөд нь төгдөрхөөс өөр аргагүй болно. Харин Ян чин бол өөр. Түүний эм найруулах чадварч тулааны хүчж овгийнхноо тэргүүж байгаа тул түүнийг л жинхэнэ хос авьяасна гэж нэрлэж болно. Тулаан болон эм найруулахын хостол уу? Итгэмээргүй юм. Ян ахлах өөртөө ийн шивнэ. Тэр баярлаж хөөрсөн сэтгэлээ яаж илэрхийлэхэж мэдэхгүй байлаа. Нөгөө талд Ли Юян чангаар инээж. Ян овгийн тэргүүн та үнэхээр нууцдаг хүн юм. Өөрийн овгийн ахлахуудыг хүртэл мэхэлж чадлаа. Миний таамаг зөв байж. Ян чин бол таны энэ ёслолын үеэр гаргаж ирэхээр нууцаар бэлдсэн хамгийн хүчтэй хүзэр байжээ гэв. Ян жинхээ алмаарч орхив. Ли Юяны асуулт бүх эргэлзээг тайллаа. Ли Юяны биширч байсан тэр гоц авьяасна нь Ян чин байж. Харин өөрөө юу ч мэдэхгүй явжээ.
Хэдхэн хоногийн өмнө Ян Чинийг хашаанаасаа хөөж байснаа санаад Ян Жинхээгийн нүүр улаан ягаанаар ээждэн хувирв. Фи Юян ийн асуухад Ян Жинхээ яаж үгүй гэхвүлээ. Тэр яарна. Хи ахэнүүд үнэхээр хурц юм. Таныг мэхэж чадсангүй. Тийм ээ. Ян Чин бол миний Ян авгийн төлөө нууцаар бэлтгэсэн авьяастан. Энэ жаалын хичээ зүтгэл миний хүлээж байсан үр дүнд хүрсэн болов та гэж хариулв. Миний бодлоор энэ хүү саяын шалгалт дээрч өөрийнхөө бүх хүчийг гаргасангүй хэмээн Хи Юян шивнэв. Магадгүй л юм. Түүний чадвар бие бэлдэржүүлэх 4-р шатны оргилд магадгүй 5-р шатанд тонд өгсөн байх гэж Ян Жинхээ алгуур хэллээ. Ян Чиний үзүүлбэр тэнд байсан хүн бүрийг хэлгүй болгов. Ян Чин болон Ян Вүүж үүнээс хоцорсонгүй. Ян Чин энэ байдалд хамгийн ихээр дургуутсаж байлаа. Тэр ууртаагаар хашгирч байж болонгүй юм. Энд ямар нэгэн асуудал байна. Ян Чин луурдсан. Тэр гацаагүй мих хийсэн. Хүмүүсээ түүнд бүүх урт. Ян Чин багаасаа тулааны урдгаар хичээлдэж чаддаггүй байсан. Тэр бол арчаагүй амтан. Ийм амтан яаж 1200 хадыг үргэх юм бэ? Түүний үг олны донд шивэр авир хийхэд хүргэв. Сойвор гэж юу? Магадгүй л юм. Дэггүй амтэн. Гинт Ян авгийн тэргүүн дээд давхраас үсрэн бууж ирлээ. Түүний буух хүчинд тоос манарч тэрээр хатуугаар. Ян Хэн, энэ бол 90 цент хүрэх ёслол болохоос биш, чиний гэрийн арын цэцэрлэг биш. Сойвор хийсэн эсхийг чи шийддэг болчихоо юу? Чи авгийн тэргүүний нүдийг сохор гэж бодоо юу? Үгүй ээ, авгийн тэргүүн ээ. Ян Хэн өөрийнх нь үг авгийн тэргүүнийг биеэр бууж ирэхэд хүргэнэ гэж сансангүй. Тэр яарна? Авгийн тэргүүн ээ. Миний хэлсэн бүхэн үнэн гэв. Ян Жинхээ өөрөө ч Ян Чиний авьяасыг гайхаж байлаа. Өмнө нь Ян Чинийг тулааны урдагт ямар ч чадваргүй гэсэн яриа тарсан байсан ч өнөөдөр үзүүлсэн амжилт нь итгэмээргүй байв. Гэвч тэр Ян Чинийг сойвор хийж өөрийнх нь нүдийг хуурсан гэдэгт итгэсэнгүй. Хамгийн гол нь Хи Юяны бичтэд байгаа тэр хүн нь Ян Чин тул өнөөдөр түүнийг үл тоомсорлож болохгүй байлаа. Ян Чинийг үл хүндэтгэх нь Хи Юяныг үл хүндэтгсэнтэй адил билээ. Аматат хэмээн Ян Жинхээ хүйднэр хэлээд Ян Чин бол манай авгийн хамгийн шилдэг авьяаснуудын нэг. Бид түүнийг доромжлохыг зөвшөөрөхгүй. Дахиж дэмий юм ярих юм бол дараагийн шалгалтанд орох эрхийг чинь хасан шүү. Мэдлээ. Авгийн тэргүүн ээ. Ян Хэн Ян Жинхээгийн тушаалыг зөрчиж, зүрхлэлгүй чичирч зогсов. Ян Жинхээ эргэж хараад "За, ингээд 1-р шатны шалгалтанд Ян Чин төрүүлснийг зарлаа. Мэдээж төр зуурын ялалт, ялагдах тийм ч чухал биш. Одоо 90 цент хүрэх ёслолын 2-р шат буюу тулааны шалгалт эхэлнэ. Дүрм тун энгийн. 2 хүн хаз тулалдаж хамгийн сүүрд тунж үлдсэн нь өнөөдрийн ёслолын тэргүүн болох болно." Ийхүү хэлээд Ян Жинхээ эргэж харахад 90 цент хүрэх ёслол орил хэсэг рүүгээ шилжлээ.